Хуурай уур амьсгалтай бус нутагт амьдардаг хүмүүсийн дунд нүдний хуурай шилтийн тохиолдол 2-3 дахин өндөр болохыг зугтаасан байна. Намрын сэрүүн солих хөвлийн хуурай агаарт бидний арьс төдийгүй нүд хамгийн түрүүнд өртдөг. Бид нүдний хуурай шилтийг улиралтай холбоотой жижиг асуудал гэж анзаардаггүй. Яг үнэндээ энэ нь нүдний хуурай шилтийн хам шинжийн тохиол болохыг та мэдэх үү? Дотор орчинд халаалт нэмэгдэж агаар хуурайснаар нүд улам эмзэглэж захтнах хорслох шинж тэмдгийг даамжуулна. Харин гадаа гарахад салхи нүдний нулимсны бүрхүүлийг тасралтгүй ууршуулж нүдний хуурай шилт өрөвслийг улам нэмэгдүүл. Судалгааны дүнгээс харахад хуурай сэрүүн бус нутагт хуурай шилтийн тархалт 15-аас 30% хүрдэг бол дулаан чийлэг уур амьсгалтай бус нутагт ердөө 5-аас 10% хүрдэг байна. Клиникийн хувьд жинхэнэ өөрчлөлт тодорхой ажиглагддаг. Хүдний уйлрал нүдний хуурай шилттэй хүмүүсийн нулимс задралын хугацаа дулжаар 20-3 секундээр богиносдог. Тосны булчирхайн алдагдлын зэрэг нь 20-25%-аар өсдөг болохыг судалгаанд дурдсан байна. Тэгэхээр хүдний уйлралд орчны агаарыг чийгшүүл тогтмол хиймэл үлдмэс тусах, гадагш гарахдаа нарны шил зүүх, харин энэ шинж тэмдэг удаан үргэлжилбэл нарийн мэргэжлийн эмчид хандаж, хуурай шилтийн онцлогоо эмчилгээ хийлгэн нүдээ хамгаалаарай.